За сайн байцгаана уу залуусаа. Манай сургуулийнхаа өнөөдөр аяллаар явж байна. Тэгээд Пажу гээд хойд солонгосын хэлтэй ойрхон байдаг хотод ирсэн. Тэгээд сая хоол идчихэд байж гин. Сая зураг авахулсан. Тэгээ манай тойрт ингэ тайлбарч өгтөө дандаа хятад тайлбарлаад байгаа гэж байгаа ойлгохгүй байна. Одоо тэгтээ гоё юм үзэл хэлнэ. Гадаа жоох нартай нүдэн нэж байгаа. Зураг авах гэж. Би өөрөөсөө инглиш. За жоохон байж байгаа үзье. За тэгэд ийм хэри гэдэг ийм баг музейтэй заяо. Энэ дотроо ийм юу байгаа хгүй юу? Ийм цогцлбор байгаа хгүй. Тэгэд музей, галерей эднэр байд юм байна. Тэгэд энэ бас студ байна. Тэгээ баахан кофе шоп байна. Бид хоёр нэг музей үзгээд музей хайж байна. Энд үлэг үрүүлийн музей байна. Солонгосын түүхийн музей байна. Одоо хайж байгаа л гол байж энэ да. Бүрэн болно наа юм шүү. Тийм. За ингээд ийм гоё уулан дунд хөөрхөн барилгуудтай. Энэ бол ингээд солонгосын түүхийн музей байна. Энэ ингээд үлэг үрүүлийн музей. За энэ хүүхдүүд яг бид нартай адилхан ингээд юу явж байна. Аялаад явж байна. Тэгээ хөөрх өстө гоё газар байна уу? Даанч нөгөө нэг өнөөдөр ажлын өдөр болохоор зарим юм нь хаалттай л байд юм байна. Тэгээ бид хоёр доошлж үзчихээ дийшээ орж үзтээ юм гэж бодож байна. За дээрээс нэг юм харагддаг юм байна. За тэгээд бид хоёр тэр газараар нөө музей үзээл ингэж явъя гэдгсэн чинь яг нэг кино театрээс ахгүй за кино үзээгээд хойлын кино үзчихээ тэгсэн чинь доороо кофе амар гоё кофе шоптай тэгээд 3 давхартай киноны үзүүрийн танхимтай кофе шоп байсан байхгүй юу? Орсон чинь яг киноных нь үзүүр эхэлсэн гээ тэг бид хоёр за хойлоо эндээ жоохон суужгаад гарыг гээд явтлаа тэр кофе шоптой суугаана. Тэгээд нөгөө нэг цаатлын хилийн юу утсан. Тэгээд тэр хилийнх нь юу нь ямар хүчтэй вэ гэхээр нөгөө Японы дайны үед яг хойслонгос салхтаа нөгөө нэг холбдог гэсэн гүүрээ дэлбэлсэн бэлээ. Одоо ингээд тийм гүүр төмөр замаа дэлбэлсэн бэлээ. Тэгээл яг тэндээс бол харахад яг хойцлогсон хил бол яг харагддаг гэж бодсон чинь харагддгүй юм билээ. Яг цаатлахыг нь зүгээр жоохон хойцлогсод дуурайлгаа хийцэн. Тэгэхээр тэрнээс нь дахиад жоохон цаашаа явбал яг хил нь харагдах юм билээ. Тэгээд тийшээ кабел картанд суугаад явж болно гэд тэгсэн. Гэхдээ тэнд солонгос хүн явж болохгүй бишээс Япон хүн явж болохгүй гэлөө бүр цаашаа нь энгийн хүн явж болохгүй гэлөө нэг тийм ярьсан. Тэг би тэрийг жоохон мартчихжээ. За бид нар одоо яг хойд солонгосын хил дээр ирчихлээ. Энгийн энэ цаанд тоглоомын парк байна. Тэнд кабел кар байна. Одоо кабел за зураг болно гинэ sorry. Би хил дээр ирчлээ. Би Монгол улсын хил дээр ч очиж үзээгүй хүн. Аль ч хамаагүй хил дээр очиж үзээгүй шүү дээ. Биш ингэж яг алхаж дугаалж хилээр гарахтаа яг үзчихсэн. Би бүр яг орсын хилээр дугаалж гардаг шүү дээ. Би орс явж үзээгүй шүү дээ за. Яг үзээч. Харин тийм ээ. Нэг үзье да. Би ч гэсэн би яг хиттэлэр гарч ирсэн. 90 рүү. Би гэхдээ нөгөө нэг доронтод байдаг хилээр нь гарч ирсэн манжуур. Оо энэ хараа. Эсэж бас гар. Танаас одоо харуулъя заяа. Уул нь тийш явд юм шүү дээ. Даач. Одоо явах болчих. За танаас харуулах уу? Энэ хараа тэр цаат ингээ хаац. Чамайг зөөх гэж байгаа юм шиг харагдсан гэхээр. За ингээд энэ сүгнэр хавс байна. За ингээд хил. Ой. Гэр бүлийнхэн юм болов юу яасан хүмүүс юм бэ? Тийшээ тэр кабел кар явд юм байна. Гэтэ энэ одоо ингэ хилэд авахгүй кабел кар нь тэгээд яаж байгаа юм лөө? Энэ юу яаж исэн юм шиг байна. Энэ хоёр солонгос хамт байхад энэ хоёр солонгосын голоор явж исэн вагон л юм шиг байна. Ер нь бол энэ зураг дарж бичлэг гэж болохгүй гэтэл би логик хэлцэгсэж байна да баярлалаа. Вау,
дээр үед ийм вагон байсан байх шүү дээ. Вау. Ой, гоо номч та. За ингээд сайхан илрүүгээ явж ин даа. Оо вау. Тэн дээр зогсоод юу яах юм бэ? Нөгөө нэг энэ нөгөө нэг хуучин нөгөө нэг бооны замаа ингээд хадгалаа үлдчихэлтэй. Тэн дээр зогсоод одоо хойд солонгосын хөлийг харна. За эндээс бол хойд солонгос төвөрт 208 км. Бээжин рүү, Берлин рүү. Хойд солонгосын төв. Оо ямар үзэсгэлэнтэй юм бэ? Бид нар одоо энэ кабель карын суух ч за байхгүй бах та. Оо yes. Энд угаас фото авч болох юм биш үү те. Оо ямар ягуун би нэг хүндрээс ялгч толгой хэрэгч. За ингэ тавч. Өх мэнэ. Бичлэг хийж. За зураг авъя. Наад ард чинь 2 юм биш үү? Ой за байж байгаа энэ шилдсэн онцсон. Хүлцэрсэн наад. Наад 2 ч үнэн. За энэ 2 солонгосыг холбожсэн. South Korea. За бид нэр одоо энд байна заяа. Саяны миний харсан байж тээ. Тэр чинь ингээд яг энийг ингээд нөгөө хойд солонгосын хил шиг ингээд өөртөө төвчүүлсэн байгаа байхгүй юу? Тэг жинхэнэ хил нь болохоор ингээд энэ байгаа юм байна. Сая би яг жинхэнэ хил нь гэж бодсон юм. Тэгсэн чинь үгүй байсан. Тэгээ нөгөө нэг яг энэ хойд солонгосыг холбожсэн гүүрнийх нь ингээд яг залгаан дээр л барьсан юм байна л да. Тэгээд тийшээ энэс цаашаа зүгээр энгийн хүн явж болдгоо гинэ. Энийг бол ингийн хүн ингээд сууж болно. Тэрнээс цаашаа болохоор ингийн хүн явж болохгүй юм гинэ. Бүрх юм ингэж явдаг байсан мэн. Гэтэ ингээд бус-тусад ингээд иймэрхүү амар гой хадгалж авч үлдэх юм а тий. Хоёрын зургнууд ч үнэхээр гайхалтай гарч байна да. Сайхан газар байна өө. Гэтэ жоохон ямар гоё юм бэ? Тэрийг хараа. Тин суух уу? Ийм юм дээр сууя гэсэн юм шүү. Тийм юм болов. Энэ үнэтэй юм болов үнэхэмсээ. Тэр ч юм. Тэгээд шууд байрлалгаа явсан. Тэгээд тэнд ингээд бүгдээрээ хоол идээд багш нартайгаа танилцаад тэгээд хоорондоо ер нь бол танилцах гэсэн л дээ. Тэгээд нэг амар танилцаагүй. Тэгээд арх ууцгаасан. Тэгээд угаасаа бүгдээрээ нөгөө нэг их сургууль төгссөн. Одоо 2 дахь их сургуулаа төгсөж байгаа. Зарим нь бүр 3 дахь их сургуультай сурж байгаа хүмүүс. Тэгээд багш нар ингээд хундагны гүргэж мөргөөл тэгээд хятаар яриад солонгосоор яриад тэгэл нэг том талбайд оройн хоол идж байгаа дараа нь доошоо яг уулын орой дээр очсон заяа бид нар яг ингээ уулын орой дээр байгаа байр зав тэр итгэл үнэн гоёсон. Тэгэл доошоо буугаад нэг ийм арт эсэхгүй ойрхон нөгөө нэг суучих газар байхгүй гэ тэгээд ийм артын гадаад нэг ийм амар том террас шиг юм байгаа. Тэгээд тэрнлөө явж бөөнөрөө сууж муугаад. Тэгэл тэр өдөр дуусаад маргааш нь яг киноныхоо нөгөө нэг оролцсон гэсэн наадам руугаа бүгдээрээ явж байгаа байхгүй. Тэгээд тэр ямар фестивал наадам байсан бэ гэхээр баримтат киноны наадам. Тэгээд Солонгост бол ер нь олон ийм юунууд том наадмууд байдаг ч гэсэн 6 ийм том яг киноны фестивал байдаг. Тэрний нэг нь бол тэр DMZ гэдэг яг баримтат киноны юу байдаг. Тэгээд хүн болго ингээд 1-2 киноныг хүртэл ингээд үзэж болно гэд би нэг кино үзсэн. Home Game гэдэг нэртэй. Тэр үнэхээр гоё кино байсан. Тэгээд сонголтоо сайгүй зөв бисэн. Зарим маань сонголтоо жоохон буруу игээд яг үзсэн кинонд таалагдаагүй л гэж байна лээ. За тэгээ юм байна. Тэгээд энэ 7 хоногт болохоор манай сургууль амарч байгаа. Ягаад гэхээр нөгөө нэг нас орсон хүмүүстэй хүндэтгэл үзүүлэх өдөр болон 2 амралтын өдөр давхцаж таарад яг сэндвич илж амрах гэдэг болохоор амраач игээд амраахар болсон. Тэгсэн чинь бүх нийтийн амралтын өдөр болсон чинь манай нөгөө ажил чинь яг бүх нийтийн амралтын өдөр уртлын өдөр ажиллана гээд би шууд нөгөө нэг зугаалганаасаа ирээд ажилдаа явсан заяа. Тэгэд ажилдаа яваад одоо бас явах чинь. Тэгээ ер нь бол 3 дахь хүртэл ажиллана. Тэгэхээр жоохон гонигтай бас амар ядралттай байна. Тэгээд та нартай хайртай шүү хичээл орцоо. Одоо манай нөгөө нэг залуу маань
олгон гайгүй болоод энэ амралтын өдрүүд дуусаад ер нь бол лого гоё хийнэ. Би та нарыг үнэхээр санаж байгаа шүү. Хайртай шүү. Тэгтээ энэ дараа бичлэг зөндөө орно л доо. Тэгээд та нартай одоо баяртай гэдэг хэлчихье. Баяртай хайртай шүү.